Үзэгч та бүхнийг оройн ямар амгалан галтлахыг сайхан амарцгааж байна уу? TV5 телевизийн 7 хоног үрийн мигмар гарагт үзэгч та бүхэнд хүргэдэг топ сэдв хилцүүлэг ээлж дугаараа хэлэхэд бэлэн боллоо. Ингээд энэ өрөөсдөд хүрэлцэн ирсэн зочтой үзэгч та бүхэнд танилцуулъя. За, Монгол Улсын их сургуулийн боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш доктор профессор Даваа. За, Монгол Улсын их сургуулийн түүхийн тэнхимийн багш доктор дэд профессор Жигмэд Орж. За, Монголын сэтгүүлч нэгдсэн хэвлэл ерөнхийлөгч Галерит. За, Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын, за гэр бүлийн хөгжлийн бодлого үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн оюун чимэг хүрэлцэн ирсэн байна. За, та бүхэнд орой минь түргээ урилга аваад хүрэлцэн ирсэн. Тэгэхээр энэ удаагийнхаа топ сэдв хилцүүлгийг бид Монголын залуучуудын холбоотой хамтран зохион байгуулж байгаа. За, Монголын залуучуудын холбоо 1-р сарыг одоо ухамсар нэмий гэсэн аян зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ удаагийн хилцүүлгээ бид ухамсар гэдэг сэдвээр бас ярилцахаар та бүхнийг урьсан байгаа. За, Монголын залуучуудын холбооноос ухамсар хаанаас үүсдгийг, ухамсарыг хэрхэн бий болгодгийг, Монгол ухамсар гэж юу юм? За, ухамсар гэж хийсвэр ойлголт юм уу? Өнөөдрийн бүх асуудал зовлон бэрхшээл ухамсаргүй хүмүүсээс, ухамсаргүй үйлдэлээс болж байна уу? Хэрвээ тийм бол гарцсан юу вэ гэсэн олон асуудлаар бас хилцүүлэг өрнүүлж байгаа юм байлээ. Тэгээд энэ хүрээнд та бүхнийг бас ярилцахаар урьж ирсэн юм аа. Тэгээд хилцүүлгээ эхлэе. Тэгээд нэгэнд одоо нойрны хилцүүлгийн маань нэр ухамсар гэж байгаа учраас бас ухамсар юу хаанаас үүсдэг, ухамсар гэсэн ерөнхий ойлголтоос эхлүүл. Танаас эхлүүд авахшаас. За. Тэгэхээр ер нь бол хүнийг сэтгэлийн амтнч гэдэг, тэгээ хүний ухамсар сэтгцийг судалдаг олон шинжлэх ухаанууд байдаг. Тэгээ тэдгээрийн судалгааны үр дүнд бол ухамсарыг хүний сэтгцийн хөгжлийн дээд хэлбэр гэж авч үзэх тал нь бол илүү их түгээмэл байдаг. Тэгэхээр хүн бол өөрөө хүн байна гэдэг маань ухамсартай байна гэсэн энэ утга санааг илэрхийлдэг. Үндсэндээ тэр хүн байх утга, ухамсартай байх утга гэдэг бол хүүхэд залуу насны явцаж бүрэлдэн төлөвшдөг ийм утга учиртай. Тэрнээс гадна зүгээр яг хаанаас үүссэн гэдэг асуудлыг дэвшүүл тавиад байгаа болохоор энд нэг ийм баримт дурдчмаар санагдлаа. Тэр нь юу вэ гэхээр нэг жирэмсэн эмэгтэй хүүхдээ ахуулахаар зориод эмнэлэгт очсон, эмнэлэгт байж явах явцад нь тэр үр хөврөлийг бичиглэлийн хийсэн байгаа юм л да. Тэгсэн яг одоо тэр ахуулахаар аборт хийх гэж байгаа гэдэг яг тэр агшин тэрийг мэдсэн ээжийн хэвлээд байгаа тогтсон үр бол хэвлийнхээ хүний цаад хандлуу цугтах хөдөлгөөн хийсэн гэсэн ийм баримт байдаг. Тэгэхээр эндээс үүдээд ер нь хүнийг төрсний дараа ухамсар үүсдэг гэдэг энэ үнэн үү? Эсвэл ерөөсөө өөр утга санаа, өөр их үсвэрээс бий болсон байд юм уу гэдэг асуудлыг төвшүүл тавьсан байдаг. Гэхдээ энэ одоогор нэг мөр болсон хариулт бол байхгүй л байна да. За. Тэгэхээр бид өнөөдөр ухамсарын тухай ярихад бол зарим нэг судлаачид, за монголчуудын зарим хүмүүс бас хэлж байна. Одоогийн залуучуудын ухамсар их дөрөөдсөн байна гэдэг. За, мэдээж судалгааны үр дүнгээс дөрөөдсөн гэдгийг чухам аль шалгуураараа үзэх үү гэдэг нь бол өөр асуудал. За, бидний хувьд бол яг мэрэгжлийн үүднээс юу гэж хэлэх юм гэхээр бид одоогийн монголчуудын залуучуудын ухамсарыг хэрвээ сэргээе, за сайжруулах боломж байдаг бол за энэ өмнөх уламжлалаасаа бид бас суралцах хэрэгтэй юм болов уу гэж ингэж ойлгож байгаа. За, өмнөх уламжлал гэдэг нь юу хэлж байна гэхээр өмнөх монголчуудын дааж төрж ирсэн зан заншил. За, түүх соёлоосаа бид тодорхой хэмжээр суралцж байж өнөөгийн залуучуудын ухамсар тодорхой төвшөнд дээшлэх байхаа гэж ингэж ойлгож байгаа. Өөрөлдвөл бид түүхээ хэрэг хэмжээнд судална. Тэр хэмжээгээр бид нар түүхэн уламжлалаараа бахархах, түүхэн уламжлалаасаа суралцах энэ боломж нь бол илүү нээлттэй болох юм а гэж ингэж ойлгож байгаа. Тэгэхээр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын төлөөлөл ирсэн учраас одоо хэлж байна. Үнэхээр залуусын одоо ухамсар доройтсон уу? Одоо энэ асуудал дээр бас юу хэлсэн бол тодорхой бас тоо баримт хэлэх зүйл байгаа. За, юуны өмнө манайх гэр бүл судлалыг нэлээд хөгжүүлэх шаардлагатай Монгол улсын хувьд бол хамгийн сүүлд хийгдсэн суурь судалгаа бол 2010 онд хийгдсэн Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн нөхцөл байдал гэсэн юм судалгаа байдгийг. Мөн 2010 оны хүн амын орон сууц хүн амын тоглогын хийх явцдаа өрх гэр бүлийн аж байдал гэсэн судалгааг давхар хийсэн байдаг. Үндэсний статистикийн хороо. Тэгээд тэр судалгаануудаас аваад үзэх юм бол гэр бүл ямар одоо хэлбэрүүд байна. Дээрээс нь гэр бүл чухам ягаас салдгийг өнөөдөр гэр бүлийн салалт цоцолтыг аваад үзэхээр ихэнх шалтгаан нь бас зан харилцаа, гэр бүлийн дотн харилцаа таараг үгээс болж салсан гэсэн юм шалтгаанууд хүмүүс нэг номерт ингэж нэрлсэн байдаг.
За одоо бол жилд нэг 17,000 орчим гэр бүл албан ёсоор гэрэлтэй бүртгүүлсэн байхад нэг 4-5,000 орчим гэр бүл бол цуцлсан байдаг. Энэ бол зөвхөн албан ёсоор шүүхээр болон захиргааны шугамар цуцлсан гэр бүлийн тоо юм байна. Тэгэхээр албан бусаар цуцлаад тусдаа амьдардаг гэр бүлийн тус нь гаргаж ирэх юм бол бас баггүй тоо гарч ирнэ гэж ингэж хэлж болно. За ерөнхийдөө энэ гэр бүлийн харилцаанд бас тулгамдаад байгаа асуудалд ямар насны хүмүүс илүү их сонирхолж өртөд байна гэж үзэхээр жишээ нь гэр бүлийн хүчирхийллийн асуудлаарх цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээлэлээс үзэхэд 39 хүртэлх насны хүмүүс байна. Гэтэл гэрэлж байгаа насны зөнгөлөх нас нь 20-с 24, 25-аас 29 нас гэж ингэж бас авч үзэж болох талтай. Судалгаанаас үзэхэд ийм байна. За тэгвэл энэ гэр бүлийн харилцаа болон тэр таарамжгүй байдал, за гэр бүлийн бусад гишүүдийн нөлөө, гэр бүлийн харилцаанаас гадуур харилцаа, санхүү мөнгөний одоо орлогын байдал, боловсролын ялгаа, ажилгүйдэл эдэртэй ингээд ийм олон хүчин зүйл нөлөөлж байна гэдээ аваад үзэхээр тэндээс хэн хохирч болдгоо гэхээр ихэнх тохиолдолд хүүхэд эмэгтэйчүүд хохирч болдог. Ялангуяа энд хүүхдүүд нэлээд хид хідэн ийм хэлбэрийн хүчирхийллийн золиос болдог. Та бүхэн мэдж байгаах манай агентлагийн дэргэд хүүхдийн тусламжийн үдс 108 гэж үдс 24 цагаар ажилладаг. Сүүлийн 19-наас хойших дуудлагыг аваад үзэх юм бол энд бас л гэр бүлийн орчинд гарсан хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлагууд нэлээд хүчтэй байна. Тий. Өдөр болгон бага өсвөр насны охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл гарч байгаа. Өдөр болгон бид нар 1-2 дуудлага хүлээж авч байгаа. Тийм учраас энэ ялангуяа энэ бага өсвөр насны охидуудыг хүчирхийлдэг энэ ухамсаргүй үйлдэл бол ерөөсөө л гэр бүлийн орчинд. За гэлээд гоо арч цаг үед ер нь бол одоо энэ залуучууд болохоо байлаа гэдэг энэ шүүмж бол мөнхөд байдаг гэдэгтэй. Тэгэхдээ яг өнөөдөр энэ цаг үед ялангуяа 90 онд нийгмийн шилжилт явсны энэ дараах зурус үед бол бид нар бас нэг хүнээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх энэ асуудал дээр бас том төрийн бодлогыг бол алдсан болов уу гэж бодогддог. Тэгээд энэний үр дагавар өнөөдөр бас тодор хэрэгжиж болчихгүй юм. Нөгөө нэг хүчин зүйл нь зүгээр би өөрөө мэрэгжлийн талаас аваад үзэх юм бол юу харагдаж байгааг бол өнөөдөр технологийн хөгжлийн одоо мэдээллийн технологийн хөгжил маань өөрөө эргээд нөгөө хувь хүний янз бүрийн төвшний хүмүүжил боловсрол мэдлэгтэй янз бүрийн төвшний ухамсартай хувь хүмүүс одоо нийгмийн ухамсарт нөлөөлөх ийм боломжийг нь бол нээгээд хөчлөөлдөг. Facebook, Twitter ч байдаг юм. Өнөөдөр чинь бүх юугаар бол чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж байна. Тэгээд энийг бол бид нар мэдээж харж болохгүй үнэн. Гэхдээ энэ маань өөрөө эргээд юу гэдгийг ухамсарын хувьд бол дорой тэр хэсэг бүлэгт ийм хүчтэй зэвсгийг эзэмших боломжийг олгоцсон учраас өнөөдөр бидний бухимдуулаад байгаа тэр бүдүүлэг, зан авир, хандлагууд бол дандаа олон нийтэд нээлттэй болж эхэллээ. Зөвхөн гэр бүлийн хүрээнд эсвэл 2-3 хүний хүрээнд явагдаад өнгөрдөг байсан тэр жижиг хүрээний бухимдал бол өнөөдөр нийгмийн төвшөнд, нийтийн төвшөнд задардаг. Тэр үтгийг л одоо юу гэдгийг зүгээр нэг найз охинтойгоо модалцлаа гэхэд тэрийг бол хоорондоо уулзраа ойлголцоод ярих биш. Одоо фэйсбүүкээр дамжуулж илэрхийлдэг ч юм уу. Гэх мэт ийм байдал бол эргээд энэ ухамсарын асуудлыг бид нар онцгой гаргахгүй болохгүй юм байна. Ягаад гэвэл технологийн хөгжлийг бид нар хорж болохгүй. Бид бол харин чинийг ашиглах ёстой. Энэ бол бидний хөгжлийн хөөсвөр. Гэхдээ энэ технологийн хөгжлийг бид нар улс орны хөгжилд ашиглая гэх юм бол тэр хөвгний ухамсарыг үнэхээр анхаарахаас болшгүй. Нийгмийн ухамсарын тухай одоо ярих ямар ч боломжгүй болж гэлээ шүү дээ. Хөвгөн нь өөрөө ийм ухамсаргүй, ийм ёс суртахууны дороотлолт болсон ийм нөхцөл байдалд нийгмийн ухамсарыг бол бид нар хөгжүүлнэ, дэвшлүүлнэ гэж бол ерөөсөй байхгүй. Гэтэл эн чинь үе солигдож яадаг. Жам ёсороо одоо бид нар өтөлдөг, хөгшөрдөг, төр үеийнх юм тэтгэврт гардаг. Тэдний орыг дараа үеийн залгах хэрэгтэй болдог. Тэр залгасан дараагийн одоо эдгээр насныхын араас бол залгаад дахиад бага залуу үеийнхэн маань явж байдаг. Тэгэхээр энэ тасралтгүй процесс явж байгаа үед энэ ухамсарыг нэмэгдүүлэх, сайжруулах асуудыг ярихаас өөр байгаа байхгүй нь бол маш чухал сэдвүүд гэж бодож байна. За тэгээд ингээ ярианаас харахад бол ухамсаргүй хүн, ухамсаргүй үйлдэл гаргаж байна. За ерөнхийдөө хувийн ухамсар талд ерөнхийдөө бас анхаарах болчихжээ гэдгийг бас та бүдний яриа харуулж байна. Тэгэхээр одоо ер нь яах вэ? Яаж одоо хувийн ухамсарыг
дээшлүүлэх вэ? Юу хийх ёстой вэ? Яах вэ гэдэг дээр та бүхэн бас өөрсдийнхөө санаа оноо бодлоо хаваалцаач гэвэл. Ер нь ухамсарыг дээшлүүлэх асуудал, ухамсартай байлгах асуудал гэдэг нь өөрөө хүн ерөөсөө л хүн гэл төрөхтөө л ухамсартай амьтнаас бусад амьтны хүн бол амьтан. Гэхдээ бусад амьтнаас ялгагдах юм нь бол ер нь бол ухамсар. Тэгээ энийг харин дэмжиж, дэтгэж, чиглүүлж тэр хүнд өөрт нь суулгадаг энэ арга аргачлал нь манай энэ 90-ад оноос хойш алдагдцсан. Тэрнээс өмнө бол тодорхой тогтолцоотой, тодорхой зорилготой, тодорхой хариуцдаг байгууллагатай энийг хэрэгжүүлээд хийгээдсэн байхгүй юу. Тэгээ энд ингээд яг хүний ухамсарыг ярихаар одоо үеийн залуучууд, одоо үеийн хүүхдүүдэд буруу өгөхтэй биш. Энэ өөрөө нийгмийн нэг харилцаанаас нөгөө харилцаанд шилжиж байгаа юм процесс явагдаж байгаа. Бид өмчгүй нийтийн өмчтэй нийгмээс одоо өмчит нийгэмд шилжчихсэн. Үндсэн хуулиндаа өмчит нийгмийг тунхагласан. Гэтэл Монгол хүн бол угаасаа уг удмаасаа бол өмчтэй ард түмэн байсан. Одоо хамгийн ядуу хүн чигт одоо долоо ямаатай эмээч гэдэг юм уу, долоо ямаатай хүн айлч гэдэг юм уу, тэр чинь өөрөө өмчтэй байна гэсэн үг. Тэгэхээр өмчтэй байсан энэ сэтгэлгээтэй ард түмнийг өмчгүй болгож нэг хэсэг амьдруулад тэгээ одоо эргээд өмчит нийгэм рүү ороод ирэхээр зэрэг тэр хүмүүсийн тэр өмч эдийн засгийн суурь дээр тулгуурлаад үйлдвэрлэл үйлчилгээний харилцаа яваад тэрэн дээр тулгуурлаад хувь хүний зан үйл, хувь хүний ухамсар ийм зүйлүүд бүрэлдэж төлөвшөх асуудал нь өөрөө маш төвөгтэй байгаа байхгүй юу. Тийм учраас өнөөгийн залуучууд бол бас миний ойлгож байгаагаар бол харьцангуй хурдан бид ийм байх ёстой юм байна, ийм байх ёсгүй юм байна гэдэг ийм ойлголтуудыг бол аваад байгаа. Энэ ойлголтуудыг авахд бол тэр төрийн бодлого, тэр гэр эцэг эхийн нөлөөнөөс илүү энэ интернет гэдэг энэ мэдээллийн сүлжээ бол асар их нөлөөлж байгаа. Жишээ нь соёлтой хүн бол энэ 10 ямыг мөрдөх ёстой гэдэг. Одоо саяхан Facebook тим юм явж байгаа байхгүй. Тэгээ яг сонирхоод харах нь соёлтой хүн бол одоо хойлоо хоол идэхүү гэвэл хоёулаа мөнгө хувааж төлнө. Би чамайг хоолнд урьж гин гэвэл урьж гин гэж хэлсэн хүн мөнгөний төлөв энэ төр гэдэг нөгөө орчин цагийн тим юмнууд явж байгаа байхгүй. Гэтэл бидний үеийнхэнд бол юу байсан хэр зэрэг нийтийн унаанд одоо ингээл харахад ухамсартай хүн ухамсаргүй хүн гэдэг бол ингээд эв ил харагдчихэдэг суудал тавих. Уламжилт ёсоор бол биднэрт юу гэж ойлголцсон байдаг вэхээр ахмад хүндээ босч өгнө, эрэгтэй хүмүүс нь эмэгтэй хүндээ босч өгнө, хоёр үеийн залуу одоо эрэгтэй эмэгтэй хоёр оюутан байлаа гэхэд эрэгтэй оюутны эмэгтэйд суудал тавьж өгнө гэд бидний үеэс ингээд дадал одоо юу гэдэг ойлгуулаад дадал хэвшил болгоцсон. Гэтэл эрэгтэйчүүд ихэнх нь суугаад октод наагур нь зогсоол харагдчихэдэг байхгүй юу. Тэгэл энийг ингээд аваад үсгээр ерөөсөө бид нар тэр нийгэм ингэж бужигнж байгаа тэр зорьсон зоригтой чиглэлтэй нөлөөлөх процессыг маш их юу гэдгийг одоо өргөн хүрээтэй хийх асуудал бол дутагдаад байгаа юм байна гэж миний хувьд бол ойлгож харж явдаг. Хэрвээ тэгээ чиглүүлээд өгвөл залуус маань тийм бүдүүлэг, тийм ухамсаргүй байхыг бол хизээч хүсдэггүй. Ухамсартай, соёлтой, мэдлэгтэй, боловсралтай хүн байхыг бол хичээдэг. Гэхдээ бас янз бүрийн одоо амьдралын хүчин зүйлийн нөлөөллөөр тэр хүн өөрийгөө удирдах чадвар бол сул байна. Тэр нь юу гэхээр одоо сургууль соёл дээр янз бүрийн дарамтын асуудлууд их яригддаг болчихж, үнэхэрч дарамт байдаг болчихж бигээр одоо байдаг гэхээр нь ялангуяа ерөнхий боловсролын сургууль дээр энэ одоо арайчтэй гэж бодоод тодорхой утгаар шавнартайгаа нэгээд нэлээд судалгаа хийх нь байдаг юм байна. Зүгээр л нойлд ороод гарахтаа ч янз бүрийн асуудал байд юм байна. Ерөөсөө бүр нэг тийм нөгөө хуучин цагчин нэг цэргийн нэг диктатур цэргийн залуучуудын дунд байдаг нэг асуудал байдаг шүү дээ. Тэр чинь бол ялангуяа мэрэгжлийн сургууль үйлдвэрлэлийн төвүүдэд байдаг юм байна. Ерөнхий боловсролын сургуулиуд дээр байж гэн. Эн чинь өөрөө бас нэг л юмыг бидэнд өгүүлээд байгаа. Биднээс нэхээд байгаа. Одоо та нар тодорхой утгаар ажиллаач гэдэг. Тэгэхээр энэ үйл ажиллагаануудыг хийхэд боловсролын байгууллага их үүрэгтэй тодорхой одоо. Гэтэл боловсролын байгууллага нь тэр үүрэг рүүгээ орохоос өмнө нөгөө шинжилгээ ухааны агуулга, хичээлийн агуулга, арга зүй, аргачлаа яах уу гэж ингэж төөрж бодлоод хамаг багш нарын анхаарал төрлөж хэтэрхий их чиглэлжээд нөгөө хүний ухамсар, оюун санаатай ажиллах асуудал сул болчиход. Тэгэд энэний шинж тэмдэг нь одоо манай оронд маш олон бяцлаглалын төвүүд байгаа. Би тэргээр явж үзсэн. Би өөр оюутнаасаа эхэлж мэдээтэйгээ явж үзсэн. Тэнд ямар хүмүүстүүд вэ нөхөр залуучууд байгаа. 3-2 залуучууд байт. 3-1 нь яг ахмад насны юм хүмүүс байт юм бэл. Альж бяцлаглалын юм дээр очиод үзгээр. Тэр чин залуучууд бас зөв ухамсартай байх эрэл хайлт хийгээд шүү дээ. Тэрний хариу үйлдэлийг гэр бүлийн хүрээнд
сургууль цэцэрлэг дээр улс орны хэмжээнд орон нутаг засаг захиргааны хэмжээнд хийх асуудал дээр манайх одоо тодорхой юм хийхгүй байгаад байна л да. Тэрийг бол одоо манай орны нөхцөлд бол төрийн бас байгууллагуудаас яхан тодорхой утгаар хийж байна. Гэхдээ тэр чинь нэг юм цогц юм болж харах нь чадахгүй байна. Дааг шилжийн түрүүн жигмэн дөрж шилжижсэн те нөгөө уламжлаасаа судлаа. Сурья гэдэг одоо ихний уламжлаасаа тэгээд энэ дээрээс та жишээлх. Бүр тухайн хүүхдүүдийн хүмүүжүүлэхдээ бүр багаас нь гэр бүлийн орчинд анхаарч ирсэн болов уу гэж ингэж харагддаг төхөн их сурвалжуудаас үзэхэд. За юу байна гэхээр бүр багад нь одоо хуучин уламжлалаар бол үлгэр орой болгон үлгэр уншиж өгдөг. За орой болгон өөр үлгэр уншиж өгдөг. Тэр үлгэрээ буцаагаад яриулдаг юм ойлгох гэдгийг сонсдог. За зөв бол засны буруу бол засч өгдөг гэх мэтчлэнгийн. За тэгмээ тодорхой төвшөнд хүрээд ирэхээр нас биеийн хүрээд ирэхээр үлгэр нь арай өөр төвшөнд очдог. Жишээ нь багада бол Монгол ардын үлгэр уншижсэн бол арай өөр төвшөнд залуу насанд хүрээд ирэхээр 32 модон үнэ үлгэр ч юм уу. За тэн дээр бол тэр төрийг яаж засах арга ухааныг заах жишээний юм үлгэрийн төвшин хүртэл өөрчлөгдөд ирдэг. Ийм уламжлал бас гэрүүлд байжээ гэж. За мөн энэ түүхийн үүднээс харахад бол энэ төрөө дээдлэх үзэл Монгол чуудын хувьд хэдэн мянган жилийн өмнөх уламжлалтай юм байдаг. Өөрөөр төрөө дээдлэмэ гэдэг маань би зөв хүн болж төлөвшхийн бас нэг чухал үүрэг байна. Төрөө дээдлэн гэдэг маань түүний цаана юу вэ гэхээр бид түүхээ мэдсээс суралцах, түүхээ мэдэх. Өөрөөр бид хэдэн зуун жилийн, хэдэн мянган жилийн төрийн түүхэн уламжлалтай бай гэдгийг бас анхаарч үздэг юм байжээ. Өөрөөр төрөө дээдлээд эхлэхээр би төрийн хүн ямар байх хэвээр, энгийн харцаарт ямар байх хэвээр гэдэг ялгааг энгийн төвшөнд тухайн ойлгочдөг. За төрийн төшмөл болох шалгалтыг шатаараа авдаг байж. За шалгалтанд бол энэ хуучны ном судруудаас асууж тэр шалгалтанд зориудаар асуудаг. Тэрний цаад утгыг яриулдаг ийм уламжлалтай байжээ. Өөрөөр төрийн төшмөл сонгох уламжлал хүртэл тусдаа ойлголт байсан байна. Би төрийн төшмөл болно гэдэг нь би ямар хэмжээнд байх ёстой гэдэг нь тэр юм өөрөө ус ухамсарлагддаг ийм төвшөнтэй. За хуучин уламжлалаас харахад энэ залуу малчнаа сануулгах сэдвч гэдэг юм уу? Энэ зөвхөн тухайн малчин төртөл манай өвдөд эцэс маань малчин хүн ямар байх ёстой, эхнэр хүн ямар байх ёстой, төрийн төшмөл ямар байх ёстой гэдгийг хүртэл зааж нэрээ сургаж ижээ гэж энийг бол харж болохоор. За ер нь ингээд үзэхэд бол бид одоогийн залуучууд маань Монгол төрөөсөө, Монгол түүхээсээ суралцаасаа. Нэгэнт л бид Монгол хүн болж төрсөн учраас монголчууд төрийн хэдэн мянган жилийн түүхтэй ямар соёлтой гэдэг тэр мэдрүүлэх тэр ухамсар суулгах зүйл маань л энэ төрийн түүхийн зохиолууд байна. Өөрөөр бид тэр хаанаас угсаа гаралтай юм, хаашаа явсан, хаана байсан юм ч гэсэн түүхээсээ илүү суралцаасаа, түүхээ мэдээсээ судлаасаа гэж хүсэж байгаа залуучууд бас. Тэгэхээр түрүү төрийн байгууллагын бас тоо хөрөмт хэлж байна тий. Одоо үнэхээр ухамсар алдагдж байгаа тоо хөрөмтүүдийг хэлж байна. За тэгээд эндээс харахад одоо тэр болгоныг одоо хэвлэмдээлийн хэрэгсэл одоо олон нийтэд түгээгээд авах уу, яаж мэдээлэх вэ гэдэг. Олон нийт энэ мэдээллийг ер нь яаж хүргэх вэ гэдэг асуудал юунаас чухал. Ялангуяа энэ одоо хэвлэмдээлийн байгууллагын үүрэг оролцоо маш чухал болчиход. Тэгэхээр одоо сэтгүүлчний байгууллагын тэргүүн үрэлцэн ирсэн учраас одоо бид бас яаж ажиллах хэрэгтэй вэ? Хэвлэмдээлийн байгууллагууд бас энийг яаж мэдээлэл түгээж явах хэрэгтэй, яах хэрэгтэй гэдэг дээрээс хэлэх байна. Тэгэхээр би арай жах өргөтөр ярьчихмаар санагдаад байна. Ягаад гэвэл мөн дахиад одоо түрүүний миний хэлсэн мэдээллийн харилцааны технологиуд дагаад хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг маань бол үндсэндээ хуучин бол бид нар мэдээлдэг чиглүүлдэг байсан бол одоо харилцан одоо үйлчлдэг юм болчихлоо шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол манай хэрэглэгчид гэж үзэж байгаа тэр хэсэг маань өөрсдөө мэдээллийг түгээдэг, дамжуулдаг, боловсруулдаг, бидэнтэй бараг энэ тэнцүү юм төвшөнд ингэж ажилдаг болчихж байгаа учраас энэ түгээж байгаа контентын дээр бид нар их анхаарах хэрэгтэй юм болов уу? Сая одоо багшийн хэлсэн дээр одоо жишээлх юм бол Монгол уламжлалаа ингээд сургамаар байна гэдэг энэ санааг ихэд энийг бол бид нар жишээ нь өнөөдөр яаж хийх ёстой вэ? Бид мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол энэ дээр ажиллах ёстой, юм контентыг түгэх ёстой. Гэхдээ яг тэр бусад улс орны хийсэн тэр контентыг давсан тэрнээс илүү сонирхолтой хэлбэрээр бид нар хийхгүй бол өнөөдөр хэлэх хязгааргүй мэдээлэл авч байгаа залуучууд бол ерөөсөө тэр мянган сайхан уламжлалын тухай юм байгаад хүлээж авахгүй юм шинжтэй болчихлоо. Тэгээд бид нар бол яг юу гэдгийг солонгосын тэр янз янзын хүмүүжил өгöd байгаа сериалуудыг бол хорч чадахгүй. Тэрийг давж ээж илүү сонирхолтой тийм контентыг бүтээж ээж одоо энэ үзэгчд хэрэглэгчтэй бол татна. Тэр үгээрээ дамжуулж энэ боловсрал хэрэглэгчдийг боловсруулах
ухамсарыг дэвшүүлэх ажлыг хийнэ. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маань энэнд дангаараа бол бид нар манай салбарын хүмүүстд хүрэхгүй. Энэ бол маш их зардал шаарддаг. Ийм учраас өнөөдөр Монголын төр бол ерөөсөө бодлогоор энэ гол хэвлэл мэдээлэл, ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэйгээ хамтран ажиллаад яг энэ асуудал дээр маш том хэмжээний кампанит ажил. Ягаад бид нар кампанит ажил хийж болохгүй гэж тийм ээ. Зохион байгуулад энэнд бүх салбарынхаа татан оролцуулаад маш яралтайгаар энэ иргэдийнхээ ухамсарыг дээшлүүлэх, соён гэгэрүүлэх энэ ажлыг хийх бол ерөөсөө болохгүй нэ гэдгийг л харж байна. Тэгээд энэ бол зүгээр өнөөдөр нэг том дутагдал нь юу вэ гэвэл аль нэгэн нөлөөхөй хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг мэдээлэл дамжуулахад энэ хөрчих гэж ойлгоод байх шиг байна төр. Гэтэл тэрэндээ гол нь биш. Өнөөдөр бол ерөөсөө бүх нийтийн төвшөнд л энэ мэдээллийг бүх суугаар хүргэдэг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг том жижиг гэж ялгалгүйгээр одоо тэрэнд татан оролцуулж эдийн засгийн урамшуулах, хөшөөрөх хэрэгжилж байж ээж бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг нэг зэг рүү төвлөрсөн, фокуслсан ийм мэдээлэл бол хүргэнэ. Тэр нь эргээд болох хүмүүстэй нөлөөлнө л гэж ингэж харж байна. Тэгэхээр залуучуудын хүүхэд багчуудын энэ хүсээд сонирхоод байгаа үзхийг хүсэж байгаа, сонсхийг хүсэж байгаа тэр мэдээллийг бид нар бол ялтх одоо үнэхээр Монгол агуулгаар баяжуулах юм бол ингэж тал талаасаа хичээгээд илүү сонирхолтой, илүү орчингүй. Тэгээд дээрээс нь дахиад одоо тэдний тэр мэдээлэл хүлээж авч байгаа. Одоо өнөөдөр бол жишээлбэл хэвлэмэл ном уншихаасаа илүү дэлгэцтэй харьцсан түгээмэл байна тийм ээ. Гар утастай харьцсан түгээмэл компьютер гэдэг юм. Тэгэхээр энэ соёлоор нь дамжуулаад бид нар тэрэнд нь тарсан бүтээгдэхүүнүүд хийж ажиллах бах. Тэгээд энэ дөр бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэхээр их бий. Ягаад гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслгүйгээр энэ том зорилтыг бол эзэж биелүүлж чадахгүй. Оюун чимээ мөрөжилтийн тухайд одоо яг ингээд харахад бол ингээд төрийн төлөөлөл болж одоо энд бас яг асууж харагдаж байна л да. Тэгэхээр одоо эцсийн ганц хэрэгжүүлэгч агентлаг тэгээ энэ жил бас агентлаг өргөжөөд бас те гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болсон. Тийм учраас бас одоо яг энэ төр засгийн танай агентлагийн тухайд бас яг энэ залуучуудын ухамсарыг дэвшлүүлэхтэй гэр бүлийн асуудал дээр бас ямар арга хэмжээнүүд авахар төлөвлөж байгаа энэ тухай мэдээлэлс асуув л те. За агентлаг шинээр байгуулагдсны дараагаар ялангуяа манай залуучуудын хөгжлийн газар бол залуучуудын оюутан залуучуудын эрүүл мэндийн асуудал руу нэлээд бас сонирхож судалгаа хийж анхаарлаа хандуулсан. Яагаад гэвэл өнөөдөр бас би дахиад статистик мэдээлэл хэлэх гэж байна. Яагаад гэвэл энэ статистик мэдээлэлээс харахаар бэлгийн замын албар түвшний дийлэнх нь 35 хүртэлх насны залуучуудтай байна. Гэтэл ерөнхийдөө сүүлийн 10 жил бол 35 хүртэлх насны хүнийг залуу хүн гэж хэлнэ гэдэг ингээ Монголд ингэж яваад ирчихсэн. За одоо залуучуудын хөгжлийн тухай хууль их хурл өргөн барих, хуулийн төсөл өргөн баригдсан байна. Тэгэхээр энэ дээр бас залуу хүн, залуу гэр бүл гэж хэнийг хэлэх үү гэдгийг бас бид нар насны хувьд авч үзэх үү. Үгүй бол гэрлээд одоо удаагүй байгаа 2-3 жил болж байгаа хүмүүсээ залуу гэр бүл гэж үзэх юм. Гэх мэтлэнгийн юм маргаантай бас юм эцсийн шийдвэр гаргах шаардлагатай юм зүйлүүд бий. Гэр бүл салд маань бас залуу наснд байгаа учраас бид нар ялангуяа энэ гэр бүлийн боловсролыг бага наснаас нь хүүхдүүдэд олох тал дээр их онцгой анхаарна эрхчлүүдэд. Уламжлалт талаас аваад үзвэл манай монголчууд бол гэр бүлийн хүмүүжил боловсрол олох талаараа бол бас гайхалтай ард түмэн. Тийм учраас 2016 онд Батлал засгийн газрын тогтоолоор батлагдсан хүн амын хөгжлийн тухай бодлогод дэвшилтэд уламжилт гэсэн энэ нэр томьёог бас оруулж өгсөн байгаа. Тэгэхээр бид бас энэ уламжлалаа авч явах залуу үеийг бэлдэж байна. Хэвээ бид одоо энэ үр хүүхдээ янз бүрийн хүчирхийлэл төрөлтгөөс үржилсэн сэргийлэх ер нь одоо энэ байгаль орчныг хамгаалах, эрүүл орчин, эрүүл агаартай, эрүүл хөрстэй газар амьдрий гэж бодвол бид нар энэ хүүхдүүдэл бид нар одоо гэр бүлийн харилцаанд орох, эцэг их байх, эрүүл орчинд амьдрах зан үйлдэл одоо бид нар бэлтэндээ суралцуулна тий. Тэгэхээр сүүлийн 10 жил бол нүүбийн хүүхдийн сантай хамтраад бас тэр бид нар бас тэр эрүүл зан үйлийг жишээ нь 22 зан үйлийг гэр бүлд хэрхэн төлөвшүүлэх үү гэсэн ийм төслүүдийг бас хэрэгжүүлж ирсэн. Энэ бол хамгийн наадсах нь цэвэр усаа бид нар ямар савнд хийж хадгалж явах уу гэдгээс л эхэлдэг. Гараа яаж угаах уу гэдгээс л эхэлдэг. Хогоо одоо тэр угаацаа хаана асахгүй байх вэ гэдэг ер нь манай өвөг эцгээд дээдсээс уламжилж ирсэн энэ уламжлалтай ихнийх толботой юм зан үйлүүдийг төлөвшүүлэхийн төлөө ажилласан. Зүгээр яг олон улсын байгууллагын хөрөнгө санхүүгийн дэмжлэгийн бас хязгаартай байлаа шалтгаалаад бас тодорхой аймаг дүүрэгт бас энийг хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ ер нь бол эн чинь манай уламжилт зан үйл байгаа манай дэвшилтэд уламжил байгаа учраас энэ чинь дэвшүүлэх бүрэн боломжтой байгаа байхгүй юу. Тэгэхээр хаана бид нар насны ялгаагүйгээр ялангуяа төрийн бодлогыг боловсруулж, батлуулж, хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагчдын
хувьд бол хамгийн түрүүнд ухамсар бол нэг нэмэрт байх зайлшгүй шаардлагатай өнөөдөр. Төрийн албанд орж ирэхээс эхсүүлээд төрийн албаны шалгалтанд үнэнчээр одоо тэнцэж орохоос эхсүүлээл энэ бүх асуудал бол эхэлнэ. Тийм учраас бид нар өнөөдөр насандаа л ер нь бол энэ ухамсарын асуудлыг зайлшгүй ярих шаардлагатай. Тэгэхээр Монголын одоо дийлэнх гэдэг залуучуудын бас байгууллагаас бод ингээд санаачлаад ингээд залуус ухамсарын ирэлт гэдэг тийм аян өрнүүлээд за ер нь залуучууд үнэхээр залуус ухамсарт оройтойд байгаа мó үнэхээр бас ухамсаргүй байгаад байгаа мó гэдэг тал дээр гэхээс илүүтэй бас тэдний ухамсарыг нэмий тийм ер нь ойлголт үгүй Монгол уламжлаа Монгол одоо тэндээсээ судлаа гэдэг ингээд юм аян өрнүүлээд явж байгааг бас TV тавтлыг дэмжиж өнөөдөр яг энэ сэдвэр ингээд хилцүүлэг өрнүүлж ярьж байгаа. Тэгэхээр үнэхээр бас яг залуусын ухамсарт оросон гэсээс илүүтэй одоо цаашд яах вэ? Юу хийх вэ? Яавал дээр вэ гэдэг дээр бас ярилцах нь зүйтэй байх. Тэгээд бас нэвтрүүлгийн маань цаг дуусах шаанж байгаа учраас та бүхнийг бас нэвтрүүлгийн төгсгөлийг өгөх тусдаа хэлээд өнөөдрийн нэвтрүүлгээ бас өндөрлөе гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол 1-3 наснд нь нэг өөр одоо асуудал хүмүүжил ухамсарыг одоо 3-аас 6 наснд нь 6-аас 11-2 наснд нь 11-2-оос 15-6 наснд нь тэгээ ерөөхдөө явахтай хүүхдэрхийн нөгөө конвенцээр болохоор нөгөө 18 хүртэлх насны хүнийг хүүхд гэдэг гэсэн учраас 16-аас 18 наснд ингээд ялгууртай хандаж энэ ухамсарын дэвшлэх ажлыг хийх хэрэгтэй. Тэгэхдээ 1-3 наснд нь ягаад нөгөө 1-3 гэдэг нь вөхөр монголчууд хийн нас тоолдог учраас 1-3 наснд нь тэр хүүхдийг өөрийнхөө биеийг мэдрэх. Тэгээ манай дорн тахны ард түмний сайхан үг байдаг хан хүү мэд өргөмжил гэж. Хан хүү мэд өргөмжил гэдэг маань тэр хүүхдийн харьцангуй эрэг талаас нь юу хүснэ тэрийг харьцангуй боломж талаас гэр бүлийн хүрээнд бол одоо биелүүлж өгдөг байх. Цэцэрлэг ажил дээр биелүүлж өгдөг байх. Энэ концепц бол энэ үзэл баримтлал хэрэгжээд эхэлсэн л дээ. Одоо шинэ цэцэрлэгийн хүүхдүүдд ороод өнөөдөр орлоо өөрийнхөө жижигхэн соромжон аваачил аль юу ямар зурагтай юун дээр аваач тавих өөрснөө хийдэг болсон. Гэт ийм шинжилсэн юмнууд бол хийгдэж байна. Гэхдээ энэ чинь өөрөө ухамсар гэдэг бол өнөөдөр инглээ завчлаа, таслаа болохгүйг нь хаяад болохыг авчлаа гэдэг ийм ойлголт биш. Тодорхой хугацаа шаардлагатай. Тэгээд ээж бүрэн тогтолцоотой гэр бүлээрээ тэгээд одоо сургууль цэцэрлэг төрийн бодлого байх хэрэгтэй, орон нутгийн бодлого байх хэрэгтэй. Энэ бас нэг аюултай юм ийм бидэг байхгүй юу? Дуурайх процесс бол хүүхдүүдэд ялангуяа 12 хүртэлх нас тэрнээс ч дээс насныхан дуурайх таланд авмгаалах хандлага бас байдаг үе байна. Гэтэл нийгэмд байгаа насанд хүрэгчид өөрснийхөө зан үйл, ухамсар ялангуяа төрийн түвшинд өөрснийхөө ярьж байгаа, хэлж байгаа зан үйлд бас тодорхой бодолтой, ухамсартай хандахгүй бол энэ бол бас тодорхой утгаар сөрөг нөлөө үзүүлдэг. Энийг бол бас нэг хэлмээр санагдчихэйдгийг. За тэгээд тэр 4-өөс одоо юунаас 6-наас өрөө 6-аас 12 хүртэлх насны үндсэндээ 12 нас гэж хүн бол тэгэл ер нь монгол хүн байх үгүй юу гэдэг нь бол шийдэгддэг гэж эрдэмтэн судлаачид олон жилийн судалгаар гаргасан шүү дээ. Зөвхөн монгол биш л дээ. Ямар нэгэн үндэстэн ясны хувьд бол ийм төлөвшдөг гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ хүртэл нь ядаж одоо төрийн бодлого маш дөрвтойхон ажиллаад сургууль цэцэрлэгийн байгууллага ийм насны хүүхдүүдтэй эцэг эхчүүдтэй ажиллаад өргөн фронтоор одоо явах хэрэгтэй. Юуны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гадна төрийн бус байгууллагууд энд бол бас тодорхой хувь нэмрээ оруулаад ингээд ажиллах. Тэгэх явцдаа энэ одоо манай залуу докторын яриад байгаачлангаар уламжлалаа суур болгож тэр хүнд шингээж өгөх тухай асуудлыг маш нарийн төлөвлөгөөтэйгээр бодож монголоороо бахархдаг, би монгол төрсөн гэдгээрээ бахархдаг, монгол ийм агуу хүүхдтэй гэдгээр бахархдаг байх ийм үзлийг бол шингээх тухай асуудал бол чухал байна. Тэгэхээр хүн болго ингээд дэлхий хавтгай болцсон гэж хавтгай болцсон юм чи одоо тэгэл юу дуртайгаа хийж, юу дуртайгаа ярьж гин гэдэг ийм нөлөөлөл угаасаа бодлого чиглэлтэйгээр монгол үндэстэнд нөлөөлж байгаа. Бид 3 сая л да. Бид 1.5 хатгай 4 метр нутагтай, агуу их нутагтай. Тэгээ цөөхүүлээ. Тэгээ бид нар чансаатай ард түмэн гэдгээ тэгэл хүүхдүүдтэй 12 хүртэлх наснд нь бүх сувгаар ойлгох хэрэгтэй байна да. За багш тэр өргөжлүүлээд яхад бид чихэн уламжлаад чихэн хаанаас нь юуг нь авах вэ гэж. Тэгэхээр уламжил болгон мэдээж одоогийн мэдээллийн технологи өндөр хөгжсөн үед бүгд одоо сайхан бүгд тохиромжтой их нь бас учир тогтолтой байна. За мэдээж бид тэр уламжил дотроос дэвшилт уламжлалыг нь төлхөө аваад за одоогийн мэдээллийн технологи ирэн үед бол одоо өнөөгийн шинжилгээ ухааны төвшөнд хүрсэн шинжилгээ ухааны ололтоос за уламжлалын хоёрыг нэгтгэсэн байдлаар илүү контентлэг маягаар
гэдэг юм уу одоо өөрөөр хэлбэл жишээ нь бид нар одоо хүүхдүүдэд шагаа тоглоо гэж зүгээр хилээд суух биш. Шагааг мэдээж одоогийн iPad ч юм уу өөр мэдээллийн хэрэгслийг ашиглаад энд контент болгоод ашиглавал. Гэхдээ тэр контент нь ухамсартай үйлдэл хийх, тэр ухамсарыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байж байгаа. Тэрээс зүгээр тоглоом бол өөр асуудал болчихно тийм ээ. Тэгэхээр уламжлал энэ мэдээллийн технологи хоёрыг хослуулсан байдлаар илүү зохион байгуулалттайгаар. Гэхдээ энэ бодлогоор бол их сургуулийн төвшөнд ямар байх вэ? 10 жилд ямар байх вэ? Цэцэрлэгт ямар байх вэ гэдгийг нь ялгаад бодлогоор хэлвэл бодлогын баримтчиг тусгаад ч юм уу. Тэхийн тулд одоо нэг дутагдаад байгаа юм яг би залуу хүнийг буруу чарчиж магадгүй. Судалгаанд суурилсан юм харьцангуй дутагдаад байна гэж. Өөрөөр нэг хүн боддог тэрийг шууд хийчихдэг. Тэд судалж ийж бид нар чинь заавал авах хэрэгтэй. Судалгаанд ч юм байна, уламжлалт нь аль нь дэвшилттэй байна гэдгийг мэргэжлийн судлаачдаас, судалгааны академи, зам бол Монгол Улсын их сургууль ч юм уу судалгааны их сургуулиудаас төлөөлөл оруулаад за одоо хэл мэдээллийн байгууллагаас төлөөлөл оруулаад тухайн одоо том корпорациудаас төлөөлөл оруулаад ингээд хамтраад хийвэл тэр уламжлалыг одоо бодит байдал болох эерэг талыг хандуулахад бол илүү ач холбогдолтой болов гэж бодож байна. Эрдэмтдийн оролцоо ялангуяа манай Монгол Улсын хөгжилд ер нь ялангуяа судалгаа хөгжүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Би ч гэсэн өөрөө энэ жил Эрдэмтдийн их сургуулийн докторант болсон байгаа. Хүмүүнлэгийн их сургуулиас салбарласан юм сургуулаа. Тэгэхээр бас одоо миний оюутан цагийн маань багш даваа багш маань бас энд сууж байна. Тэгэхээр эрдэмтдийнхээ оролцоог маш чухалд үзэж эрдэмтдийнхээ хийсэн судалгаан дээр үндэслэж тэгжээж төрийн бодлогыг боловсруулахын асуудал бол маш чухлаа. За хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэд бол 2016 онд бас энэ судалгааны хүрээлэн гэж албан ёсоор байгуулагдсан байгаа. За манай агентлагийн дэргэд бол сургалт судалгааны алба гэж бас байгуулагдж байна. Тэгэхээр бид нар бас энэ тэнд хийгдээд байгаа энэ судалгаануудыг цэгцлэх шаардлага гарсан учраас хүүхд хамгааллын тухай хуулинд бол заавал зөвшөөрөл авчиж төрийн байгууллагаас зөвшөөрөл авчиж хүүхдийн асуудлаар судалгаа хийнэ гэж бүр хуульчилж өгсөн байна. Тийм учраас цаашдаа хүүхд судлалыг хөгжүүлэхийн тулд бид нэр энэ их үндсээ эрх зүйн орчинд бүрдүүлж яана гэж ойлгож байна. За ер нь бол хүмүүсийн ухамсарт их нөлөөлөх гол хүчин зүйлийг бид нар бас энэ гэр бүлийн боловсрол болох асуудал гэж үзэж байгаа юм. Энийг бол энэ одоо эрхчлүүдэд бодлогоор бас бид нэр насан туршийн боловсролын тогтолцоонд оруулахыг бид нэр хичээж ажиллана. За залуучуудынхаа нийгмийн амьдралд оролцоог бид нар сайжруулах талаар ялангуяа манлайллыг нэмэгдүүлэх тал дээр илүү их анхаарч ажиллана. Яагаад гэвэл энэ залуу насны хүмүүс бол манай одоо нийгмийн баялагын ихэнх хувийг үйлдвэрлэж яадаг. Нийгмийн баялагийг бүтээхэд оролцож яадаг. Эргээд өөрсдөө ахмад наснаа асрах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх гол үүргийг гүйцэтгэх ийм насны хүмүүс учраас бид нэр энэ насны залуучуудад бас 35 хүртэлх насны залуучуудад бас онцгой анхаарал хандуулнаа. За хүүхдийн эрхийн асуудал бол ингээд нэлээд тодорхой төвшөнд бас гарчихсан. Бид нар бас конвенцэд нэгдэн орсноос хойш баггүй хүчин чармайлт гаргасан байна. Гэхдээ одоо манай бас багш нарын ярьж байгаагаар бас хүний хувь хүний ухамсартай холбоотойгоор одоо тэр бүдүүлэг зан харилцаа хүчирхийлэл ер нь бас гарсаар л байна. Би бол түрүүн хэлсэн өдөр болгон янз бүрийн энэ хүчирхийллийн асуудлууд гарч байна. Тэгэхээр энийг ил тод мэдээлдэг болсон нь их сайн. Гэхдээ хүүхдийг одоо хайр найргүй одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр нүүр царайг нь гаргадаг, өөрсдийнхөө нүцгэн хүүхдүүдийн зургийг фэйсбүүкээр тавьдаг. Энэ асуудлыг бол манай залуу гэр бүл бол онцгой анхаарах шаардлагатай. Хожимын өдөр энэ хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх, бусад хүүхдүүдийн зүгээс бол нэр төрд нь хаалтах, яс бусаар доромжлох юм асуудлууд гарна гэдгийг бол заашгүй ойлгож байгаа юм шаардлагатай. Тэгэхээр яг өнөөдөр бол Монгол улс их олон соёлын уул сурвалжлаа. Энэ 20 хэдэн жил чинь бид нар тэр чадлаараа амжуулга хөөж олон орноор явлаа сурлаа. Эргээд тэр соёл болон бол Монголд буцаад сутгаж байна. Дээрээс нь олон шашинтай улс боллоо. Тэгэхээр энийн дунд ингээд хараад байхад бол явж яг тэр монгол хүнийг монголоор байх тэр юмыг бол монголчууд бидлээ өөрсдөө хийхгүй бол энэ гадны соёлын төрөлтүүд бол хязгаарч Монголыг монголоор нөлөөлөх төлөө бол байхгүй. Өөрийн нөлөөгөө дэлхийг л оролддог. Тэгээд ийм учраас энэ дээр бол бид нар ийм тогтургүй гэж хэлэх юм да одоо тодорхойгүй тогтургүй байгаа ийм үед залуу үеийг ялангуяа одоо тэр хүүхд наснаас нь зөв хүмүүжүүлэх, гэр бүлийн орчинд, сургууль цэцэрлэгийн орчинд хүмүүжүүлэх энэ ажилд бол бүх шатныхан, бүх байгууллагууд, бүх салбарын бол хамтарч ажиллах ёстой гэж бодож байна. Тэрэн дунд манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг бас онцгой байгаа. Тэгээд энэ дээр бол
энийг ухамсарлаа гэд бид нар бол дангаараа энийг бол үр дүнтэй төгс бодлогонгоо хийж чадахгүй учраас хамтдаа одоо бүхэл талуудын оролцоотойгоор бүх монголоороо хөдөлж ижил энэ бүх нийтийн ухамсарыг дэвшүүлэх, ийм л нийгмийн ухамсарыг сайжруулах ийм алхмыг хийж чадна. Энэ бол зөвхөн өнөөдөр яриад хийчих асуудал шууд удаан хугацаа хэрэгтэй байх. Гэхдээ өнөөдөр ярина гэдэг бол энийг бас зас залруулахын эхлэл гэж ойлгож байна. Энийг сайхан санаачлах явж байна. Тэгээд энэний төлөө бол бүгдээрээ хүн болгон байгууллага болгон хамтарч идеал гэж уриалмаар. За баярлалаа. Та бүхэнд талхаснаа илэрхийлээ. Цаг зав авах студ банд ирж бас мэдээлэл өгсөн та бүхэнд баярлалаа. Та бүхний цаашдаа ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. ТV телевизийн топ сэдв ээлж дугаараа өндөрлөж байна. Энэ удаад бид ухамсарын сэдвээр ярилцлаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай үзэгч.